амархан сайн байцгаана уу? Урыг хэрхэн төвчих вэ? Хүн төвчээрийг өөртөө хэрхэн татуулах вэ? Хэцүү зүйл тохиолдох үед хүн өөрийгөө хэрхэн жолоодож гарах вэ гэдэг энэ талаар та бүхэнд жаахан ч гэсэн тусуулах болов уу гэж номын тайлбар хүргэж байгаа. Шандит Йогигийн айлцсан бодисодын явдалд орох хэмээх энэ гайхамшигтай номын 6 дугаар бүлэгт энэ тухай их дэлгэр айлцсан байгааг аль чадлаараа хүргэх гэж оролдож байна. Өнөөдрийн номын тайлбар эхлэхийн өмнө сонсож байгаа хүн болон ном хэлж байгаа миний өөрийн зүгээс ч гэсэн өнөөдрийн энэ номын цаг хэдэн минут үргэлжлэх вэ? Энэ хугацаанд энэ боломжийг хэрхэн ашиглавал хамгийн үр дүнтэй болох вэ гэдэг энэ боломжийг өөрсдөө бид бий болохын тулд ихэнд зөв сэтгэлийн үүднээс сонсох нь их чухал. Хамгийн эхлэл зөв сэтгэлийн үүднээс гэдэг олон сэтгэлээр ангилж болохоос хамгийн дээд нь бол би их болсон амьтан бүгдийг энэ зовлон муу юм бүгдээс нь ангижруулж өгье. Түүний тулд би өөрийнхөө гин бүгдийг засъя. Эрдэм бүгдийг өөртөө төгс бий болгоё. Ингийн тулд би номыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд би номыг мэдэх хэрэгтэй. Үүний тулд номыг сонсё гэж энэ сэтгэлийн үүднээс сонсвол энэ боломжийг хамгийн дээдээр ашиглах эхлэл нь тавьж байгаа гэж ингэж номонд айлдсан байдаг. Эргээ бодоход нэрэл хүн зорилго их богинохон зорилго тавьж ихээсэн ажил хол явдггүй. Ийм учраас санжиж сумоо гэж дөрвөн бүрийг уншия. Мэддэг бол хамт уншаарай. Хэрвээ та мэдэж хараахан чадаагүй байгаа бол саний ярьсан утгыг бодон сэтгэлээ засаж бэлдэж байгаарай гэж хүсэх байна. 산제 최단 소제 조난란 잔초 바르도 단니 잡소제 다기 최셰 집에 초남제 돌로 펜체라 산전 도바란쇼 산제 최단 소제 조난란 잔초 바르도 단니 잡소제 다기 최셰 집에 초남제 도로 벤체라 산젠도 바라쇼 산제 최단 조제 조남 잔초 바르도 단니 저소제 다기 최셰 집에 초남제 도로 벤체라 산젠도 바라쇼 Төвчээрийг хэрхэн өөртөө дадуулах вэ? Хүмүүс уурлаад байдаг тийм нөхцөл өөрт асуудал тулгарх үед зөв гарцыг нь хэрхэн олж тэр үед өөрийгөө зөв авч гарах вэ гэдэг дээр хүн болгон л тэр хэрэгтэй гэж боддог л доо. Харин яах ёстой вэ? Яах вэ гэдэг дээр магадгүй зарим хүн төдийлөн аргын бас олоогүй байж магадгүй юм. Би ч гэсэн тэрийг бүрэн олоогүй бас өөрөө түүний дадуулахын төлөө чадлаараа бас бодож хичээж л явдаг.
зарим үед бас сэтгэл гэж одоо хурдан хүчтэй амаргүй тийм болохоор одоо ч гэсэн нэрээ эн чинь нэрээ ямар амаргүй юм бэ? Энэ хүмүүс энэ одоо аргыг нь мэдэхгүй байсанс болоод алдвал тэрний одоо хор уршиг нь хүний амьдралд их одоо хэцүү олон зүйлийг бий болгож байна гэж хувьдаа бас бодож жаахан ч гэсэн хүн тусуулсаа гэсэн сэтгэл одоо төрж ингэж одоо бид ном одоо тайлбар миний зүгээс чадлаараа ярьж байгаа нь номын нөтөд мань тусуулаад тэдгээрийн хүчээр за төвчээрийг хэрхэн дадуулах вэ гэдэг дээр ер нь хүн яг уурлахаар тийм асуудал тулгархад ер нь уурлалгүй яадгийг гэж бодох ер нь бидний нэг түгээмэл алдаа болох гээд байдаг. Уурлах хэрэгтэй нэг ч байхгүй гэдгийг л та бодоод үзэх хэрэгтэй гэж энийг бас нэг хэлхийг хүслээ. Яагаад гэхээр уурснаар шийдэгдэж байгаа юм байхгүй. Зарим хүн хэлдэг дандаа зөөлөн байгаа болохоор улам тэр хүн ахаад байна. Хаяада бас ууралж хаяада тэр хүнд хариу ийм одоо дургүй байгаа байдлаа барь сураа илэрхийлэх нь тэр хүнд бас ухааруулах тустай гэж ингэж хэлдэг. Гэхдээ энэ дээр өмнө бидний зөндөө ярьж байсан сэтгэлдээ уурлахгүйгээр гадна талдаа тийм байдлыг үзүүлэх нь тустай яг таны хэлээд байгаа тэр юм байгаа юм шүү гэдгийг Шанди Тевагийн олон талаас нь айлцсан байна. Та сэтгэлдээ уурлах юм бол наана тэр хүнд уурлаад хэдий одоо ухаарал өгнө гэж бодож байгаа юм шиг боловч ууралсан байгаа тэр одоо муу сэтгэл төрж байгаа тэр агшин та ухаарал өгөх одоо жинхэнэ боломжийг өөрөөсөө байхгүй болгож байгаа. Яагаад уур хүнийг эзэмтсэн байгаа цагт хүний оюун ухаан одоо тунгалаг чанар нь алдагдаад яг тэр үед яах ёстой вэ гэдгийг зөв шийдлийг нь төдийлөн олж чадахгүй болчдөг. Өөр нэг шалтгаан та тухайн үед ууралснаар эргээд л та зовох хүн ууралж мэдхээр тийм одоо хэцүү зүйл өөр тохиох үйлийг шинээр хураагаад өмнө хураасан үйлийг дахин өөртөө одоо хүчтэй болгож үр дагавар нь боловсроход улам ойртуулад байна. Ийм учраас та тухайн үед ууралдаг л хамгийн одоо алдаа гэдгийг олон талаас нь хэрвээ та зарим мэдхийг хүсэж ивэл өнгөрсөн тайлбаруудаас эргээднээ сонсоод үзээрэй гэж хүсэхгүй. Ганц минийх гэхгүй одоо өөр дээдс багш нарын одоо номын нөхдүүдийн маань одоо хүндэтгэж явдаг ах нарын маань ч гэсэн зөндөө тайлбарууд байгаа. Тэгэхээр тэр бүгдийг та бүхэн үзээрэй. Тэндээс ч гэсэн номын тайлбарыг та бүхэн өөртөө тустай олон зүйлүүд байгаа гэдгийг бас энэ дээр даган байсч хэлхийг хүслээ. За уурлах нь буруу юм байж. Тэгвэл уурлахгүй байхын тулд яах вэ гэдэг дээр гол уурлахад яг юунаас болоод яг уурлах гэж байна гэдэг цаа шалтгааныг л та зөв тодорхойлж би яг энэс болж уурлах гэж байна. Өмнө гарсан шүү дээ. Хүн намайг илтээр муулах юм уу? Эсвэл цаагуур муугаар яриад байх юм уу? Миний ажил ус бүтэх гэж байгаа. Над ол зам яг одоо өөрт би болох гэж байхад түүн саад хийх юм уу? Эсвэл над зовлонтой би энд эсвэл одоо сэтгэл тийм шаналхаар ийм одоо үг үйлдэлийг нааш үзүүлээд байх. Ганц би гэлтгүй миний ойр дотны хүмүүс ч гэсэн эдгээрийг би хэцүү зүйл тохиолдох. Надад миний дургу надад дайсагнж үүдэг тэдгэр хүмүүст эсрэгээрээ ол зумыг ихтэй тэр хүмүүс аз жаргалтай тэр хүмүүсийг хүмүүс магтаж байдаг нэрэн сайнаар харж байгаа гэх мэт ийм тохиолдлуудад тавуурлах гэдэг байдаг. Одоо гол хүчин зүйлүүдийг ингэж жишээ болгож авсан байдаг. Тэгээ ийм тохиолдолд сэтгэлээ тавгүй тулахгүй байх нь л та тэр үед уурлахгүй байх хамгийн одоо чухал арга. Сэтгэлийг тавгүй тулахгүй байхын тулд мэдээж одоо хүн өөрийг нь муулах үед хүн өөрийг нь загин жилдээр доромжлох үед тавгүй мэдрэмж тэр үедээ төрнө. Тэр үе сэтгэлд гомдол юм уу? Эсвэл намайг ингэж төгөл би ингээ гэсэн бодол төрж болох юм. Тэр бодлыг л зөнд нь хаяж зөнгөөр нь орхих юм бол тэгэл сэтгэл тавгуйтна. Тэр тавгуйтах улам дамжрахаар тэгэл тэр даруйдаа төдөөдлгөл уур гэдэг таныг эзэмдээ тавна гэж айлцсан байдаг болохоор та ийм одоо үед хүн намайг муулж байгаа үед хүн намайг эсвэл одоо миний дайсныг магтаж байгаа үед би яах ёстой гэдгийг өмнө гарсан тэр сургаалуудаас та иргэн нэг үзээсэй гэж бодож байна. Товчдоо тэгж айлцсан байдаг тийм ээ. Хүн өөрийг чинь муулах үед урдын муу үлийн ирэхээр миний нэгэн одоо хүн намайг муулах
ийм одоо нөхцөл бүрдээд энэ хүн намайг өнөдр мууллаа. Тэгэхээр энэ хүн миний үйлийг ирэхээр би ийм юм сонсох хэрэгтэй үйл боловсроод тэрний одоо нэг хүн над хэл хэрэгтэй байсан. Тэр хүнд ч бас урдын үйл байгаад тэр бүгдийн бүрдэлт тэр нөхцөл бүрдсэний үрд тэр хүн над руу муу гэлээ. Энд миний одоо үүлийн хамааралтайгаар энэ хүн надад ийм үйл хэллээ. Тэгэхээр энэ хүн өөрөө ирэх байсангүй. Үйл гэж юм гэлээ. Тэр надаас бас хамааралтай. Өнөөдөр хүн ингэж явах үед миний өөрийн буруугаас болж л ингэж байгаа юм байна. Урд миний хийсэн үйлээс энэ хүний оролцоо байгаа ч гэсэндэ ингээ бодохоор миний өөрийн буруугаас ийм надад тохиож байгаа юм байна. Энэ бол ирэх ёстой юм л яг ирж байна. Харин тэр хүн өөрөө ирэх алга байна. Одоо би энэ дээр нэг хариу уурал хуцаарлах ийм үйлдэл гаргах юм бол эргээд би ийм юм амсах дахиад угшилтаанаа тавьж өгөх төрөний хэлдгийг ингэж тодруулсан байдаг. За өмнө ярьсагаа альхаар хурангуулад төвчээрийг дадуулна гэдэг яг тэр үе та уурлах биш, сэтгэл тавгуутах биш. Сэтгэлийг тавгуутулж байдгийн эсрэг гаргалгаа гарц бодлуудыг хүн тэнд сэтгэлний тавгүй болох үед тэрийг аясаар нь орхихгүй байгаа. Тэр нь хичээж байгаа. Тэр болгон чинь та төвчээрийг өөртөө дадуулж байгаа оролдлууд болно шүү. Сэтгэлийг тавгүй мэдрэмж төрөх үед нь зөнгөөр нь хайхал юм бол та төвчээргүй байгаа гэдэг ийм байгаамаа. Зарим хүн дотроо уурлаад хүн өөрийг нь доромжлох магадгүй цохиод авах үед дотроо уурлаад байгаа хэрнээ хоёр гараа одоо нэг гараараа бариад өнгөрсөн би өөртөө аюул сайн твцсэн гэж хүн ярьдаг. Гэхдээ тэр зодон цохоо эргэж одоо гар зөрүүлэх нь тийм үйлдэл хийхээс өөрөө твчиж чадсан ч яг твчээрийг бас бүрэн гүйц дээр нь тэр хүн өөртөө дадуулж чадаагүй буюу тэр үед өөртөө бий болгох чадаагүй байна гэж ингэж одоо үзэж байгаа. Яагаад тэр хүн сэтгэлдээ уурлаа тэрнийг сэтгэлдээ ингээд тухайн мөчөд одоо тесрэн гэх юм уу гадшаа алдаагүй ч гэсэн сэтгэлдээ хүчтэй уурлаад ингээд байгаа гэдг нь л тэр хүн төвчээрийг өөртөө яг дадуулж чадаагүй болох ийм жишээн дээр авдаг шүү. Энийг та бүхэн бас анхааран үзээсэй. За тэр үе та уурлах, сэтгэл тавгуутах биш, сэтгэлийг зөнгөөр нь орхих биш. Тэрийг зөнгөөр нь хаяхгүй харин сэтгэлийг ийм үед ингэж болохгүй, ингэж бодно шүү гэдэг рүү эрэлхийл тэмүүлээд байвал 1 удаа, 5 удаа, 10 удаагийн орлого чинь таны төвчээрийг дадуулж өгч байгаа 10 дахь оролдлого болчихж байгаа. Энэ оролдлогыг хийгээл явал та төвчээр гэдгийг өөртөө хүчтэй болгож чадна. За төвчээрийг өөртөө хүчтэй болгоход зөвөр би төвчээртэй байна гэд байгаад ганц чадахгүй. Сэтгэл идэ чинь нэг мэдхнээ л эзэмдээ тавцсан байна. Ийм учраас уурын хор уршиг төвчээрийн ач тусыг бодох хэрэгтэй гэж ингэж одоо Шандэ Теологийн айлдсан байна. Хэрвээ бид төвчээртэй байж чадвал ямар ач тустай юм бэ? Өөрт одоо ямар эерэг үр дагаврууд бий болох вэ гэдэг дээр өмнө айлдж байсан ч энд бас дахин айлдж байна. Хэрвээ хүн өөрт чинь одоо хорол хүргээд хүн өөрийг чинь нэлдвэр ингэж гоочлт оромжлох ийм тохиолдлоо гэхэд тэр үед уурлахгүй төвчиж чадаж харин бүр цаашаа хөрхийдөө энэ хүн би ч гэсэн өмнө болгоомжгүй бодлогогүй одоо юм сайн ойлгоогүй байх үедээ яг ингэж л ажиллаж байсан байх таа гэж өөрийн өнгөрсний алдааг яг тэр хүн дээр жишээ болгож би ингэж л явсан. Тэгэхэд түүнээс гадна миний одоо ах トゥ байна уу? Дотны хин бэ? Өмнө бас ингэж л алдаж байсан. Түүнээс ялгаа юу байх вэ? Хөрхийдөө гэж улам инэрч тэр хүн ийм байдлаас алдах вэ гэж тэр хүнийг инэрсэн сэтгэл, нинжин сэтгэлийг төрүүлж тэр хүний өөрөө төвчгөөс гадна тэр хүнийг ч гэсэн хүндэтгэж чадвал үүний үр дүнд бурхад таалан байснаа. Бурхадыг одоо таалан байсгаа гэвэл хамгийн дээд арга нэг. Бурхад таалан байсгаар надад ямар ач тустай. Тэгвэл та их буян хурааж байгаа тэрэ. Түүнээс гадна бурхад таалан байсан гэдэг бурхадын хүч айдас жинлог тэр энергийг танд одоо маш ихээр ирж та тийм одоо айдас жинлог тэр бүгдийг өөр хүртэж байгаа юм байх маа тариу та. Алстай тэр буйны үрээр
та өөрөө хүсэж байгаа хэрэгчин бүтээгдэхүүнтэй ийм сайн үр дүн гарна гэж